Энэ удаагийн хичээлийн агуулга маань атомын бүтэц, түүний хэмжээ масс, изотоп, цахилгаанч үзэгдэл, цахилгаан цэнийг хэмжих, цахилгаан цэнийг хадгалах хууль гэсэн ийм агуулгын хүрээнд хичээл маань явагдана. Атом. Анх эртний грекийн эрдэмтэн тийм ээ философч сууц сэтгэгч Демокрит нь болохоор одоогоос 2500 гаруй жилийн өмнө атомыг төсөөлөхдөө бүх биес дахиж хуваагдашгүй өчүүхэн жижиг атомос бүрддэг гэж сэтгэж төсөөлдөг байсан. Өөрөөр атом гэдэг үг маань хуваагдашгүй өчүүхэн жижиг гэсэн утгыг илэрхийлдэг. За бид бүхэн бие бодисоос бүрддэг, бодис нь молекул, молекул нь атом, атом цөм ба цөмөө тойрж аялахаас бүрддэг гэдгийг мэддэг. За эртний агуу сэтгэгчдээс өдийг хүртэл атом тухай төсөөл, таамаглал, түүнийг танин мэдхүү хэрхэн хөгжиж ирсэн юм бэ гэвэл ер нь бол сүүлийн 200 жилийн хугацаанд атомын судалгаа тийм ээ нээлттэй өсрөнгөө хөгжсөн гэсэн. Анх бол 2500 жилийн өмнө энэний тухай сэтгэлгээ үүсэл анх бий болсон гэсэн үг байна шүү дээ. За анх 2500 жилийн өмнө атомыг Демокрит нь болохоор өчүүхэн жижиг хуваагдчихгүй зүйл гэж төсөөлж ирсэн. За тэгээд үүнээс хойш 1803 онд тийм ээ Дайлт нь болохоор атомыг цул ийм зүйл гэж загварчилсан. За үүний дараа Томсон 1897 онд атомын үзэм талах тий үзэмтэй талахын загварыг загварчилсан. Юу гэхээр эерэг цэнэгтэй цөм дотор тийм ээ үзэм шиг ингээд сөрөг цэнэгтэй электрон байдаг гэж загварчилсан. За тэгээд 1911 онд Резерфорд болохоор эерэг цэнэгтэй цөм түүнийг хүрээлсэн сөрөг цэнэгтэй электрон гэж загварчилсан. 1913 онд Бор үүнээс 2 жилийн дараа гэсэн шүү дээ тийм ээ. Эерэг цэнэгтэй цөмөө тойрж ирж байгаа сөрөг цэнэгтэй электрон буюу гаригын загварыг, атомын гаригын загварыг загварчилсан. За тэгээд 1926 онд Шрёдингер болохоор эерэг цэнэгтэй цөмөө тойрж ирж байгаа электроны үүл гэсэн ийм атомын загварыг, квант загварыг томьёолсон. За үндсэндээ бол атом маань өөрөө эерэг цэнэгтэй цөм тийм ээ цөмөө тойрж ирж байгаа электрон бөөмөөс, сөрөг цэнэгтэй электрон бөөмөөс бүрддэг. За цөм дотор байгаа бөөмүүдийг нуклон гэдэг. Цөм дотор ямар бөөм байдаг вэ? Эерэг цэнэгтэй протон, цэнэггүй нейтрон байдаг. За бүгдээр химийн нэг 5 үйл системд жишээ авч атомыг тайлбарлая. За энэ атомын тэмдэглэгийг энд нь голдон бичдэг. Тэгээд Z үсэг нь болохоор атомын дис дугаар, E үсэг нь болохоор атомын массыг тэмдэглэдэг. За тэгээд дис дугаар гэж элементийн дис дугаарыг болгохлоор цөмийн цэник буюу цөмд байдаг эерэг цэнэгтэй протоны тоогоор дис дугаарыг тогтоодог. Өөрөлдвөл ус төрөгчийн дис дугаар 1 гэдэг маань ус төрөгч ба 1 протонтой гэсэн цөм нь. Гелийн дис дугаар 2 гэвэл гелийн цөм яг 2 протонтой. Нүүрс төрөгчийн дис дугаар 6 гэх юм бол нүүрс төрөгч маань цөмдөө эерэг цэнэгтэй 6 протонтой гэх мэтлэн яг цөмийн цэнгийн тоо буюу протоны тоогоор химийн элементийн дис дугаарыг тогтоодог. За тэгвэл нейтрон. Нейтроныг яаж олдгийг гэхээр атомын массаас тийм ээ цөмийн цэник протоны тоог хасчих юм бол нейтрон таа гарч ирдэг. За тэгэхээр энэ атомын масс 1-ээс протон 1-ийг хасахаар ус төрөгчийн одоо энэ 1 гэсэн ус төрөгчийн изотопын протоны тоо гэсэн үг. За гэх мэтлэн гели одоо энэ тохиолдолд тийм ээ 2 нейтронтой, нүүрс төрөгч 6 нейтронтой, хүчил төрөгч маань 8 нейтронтой, уран маань 142 нейтронтой байна гэсэн үг. За өөрөөр хэлбэл атом масс гэдэг маань цөмд байгаа нуклоны тоо буюу протон, нейтроны тоог атомын
масс гэж тоолдог. За цахилгаан саармаг үед болохоор протон, электронтой тэнцүү байдаг. Атомын хэмжээ. За атомын хэмжээ маань ойролцоогоор 10⁻⁸ см буюу 10⁻10 зэрэгт метртэй хэмжээтэй байдаг. Цөмийн хэмжээ маань 10⁻10 10⁻12 зэрэг см буюу метрээр тооцоолохоор 10⁻14 зэрэг метр хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл электроны үүл цөм хоёрын завсар маш их хоосон оромзой байдаг гэсэн үг. За электроны хэмжээ болохоор цөмөөсөө маш их бага байдаг. Өөрөөр хэлбэл 10⁻16 зэрэгт сантиметрээс бага хэмжээтэй. За протон, нейтроны масс болохоор ойролцоо. За харин электроны масс нь протоныхаа массаас 1836 дахин бага байдаг. За энд болохоор протон, нейтрон, электроны массыг энэ хүснэтэд харуулсан байна. За протон, электрон масс нь ойролцоо боловч таслаас хойш мянганы орны наривчлаар зөрдөг. За электроны массыг нэг гээд үзчихвэл электронтой харьцуулсан массууд нь ийм байдаг гэсэн протон, нейтрон хоёр дээр. За цахилгаан саармаг атомын протон ба электронтой ижил байдаг. Өөрөөр хэлбэл протон ба электрон ижил хэмжээний өөр төрлийн цахилгаан цэнэгтэй гэсэн үг. За электроны цэнэг нь сөрөг 1.6-г үрждэг нь 10⁻19 кулон. Харин протоны цэнэг нь эерэг 1.6-г үрждэг нь 10⁻19 кулон байдаг. За электрон ба протоны цэнийг хамгийн бага эгэл цэнэг гэдэг. Өөрөөр хэлбэл бүх биеийн цэнэг нь эгэл цэнэгт хуваах юм бол бүхэлдээ гарна гэсэн үг. За тэгээ электрон, протонтой цэнгийн хэмжээ нь тоотгоо тэнцүү төрлийн үед электрон маань сөрөг цэнэг гэж тооцогдно. Протоныг эерэг цэнэг гэж тооцдог байна. Нэг элементийн өөр масстай атомуудыг изотоп гэнэ. Өөрөөр хэлбэл изотопууд хоорондоо нейтроноо тоогоор ялгаатай. За жишээ нь нейтроноо тоогоор ялгаатай хүчил төрөгчийн изотопыг жишээ авъя. Эхний хүчил төрөгчийн изотоп нь масс нь 16. Хоёр дахь нь хүчил төрөгчийн изотоп нь масс нь 17. Гурав дахь хүчил төрөгчийн изотопын масс нь 18. Энд болохоор масс нь өөр болж байна гэдэг нь хүчил төрөгчийн изотоп нь хоорондоо нейтроны тоогоор зөрж байна л гэсэн. Өөрөөр нэг элемент нь өөрөөр атом масстай өөрөөр нейтроны тоогоор ялгаж байгаа ийм атомуудыг изотоп гэж нэрлэдэг байна. За жишээ нь ус төрөгчийн ийм изотопууд. Эхний изотоп нь болохоор нейтронгүй, хоёр дахь изотоп нь 1 нейтронтой, гурав дахь изотоп нь 2 нейтронтой. Нейтроны тоогоор ялгаж байгаа нэг элементийн атомуудыг изотопууд гэдэг байна.